Яг одоо зочинтой болон ихэд бэлэг болоод байна. За өнөөдрийн манай мандах нар өглөө хөтөлбөрийн хүндтэй зочноор MIMC буюу олон улсын олимпиад зохион байгуулах хорооны дарга математикийн багш Идэр Жахлан хүрэлцэн ирсэн байна. За юуны өмнө урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн. Маш баярлалаа өглөөний мэнд. Өглөөний мэнд урьсанд баярлалаа. За хэдхэн хоногийн өмнө Монгол улстай их орондоо олон улсын хэмжээний маш том олимпиадыг маш амжилттай зохион байгуулсан танд болоод баг хамт олонд нь Томас Там баяр хүргэе. Тэгээд хамгийн бахархам зүйл нь олон жил асгсан хүлээсэн алтан медаль их орондоо зохион байгуулж байгаа тэмцээнээсээ шанар нь авч чадсан байна. Тэгээд өнөөдөр бас олон улсын олимпиадын талаар бүгдээ маш гоё дэлгэрэнгүй сайхан ярилцсан. Тэгээд тэрнээс өмнө бас тантай илүү ойр танилцъя гэж бодож байна. Таны хувьд бас яг боловсролын салбарт ажиллаад хэдэн жил болж байна. За тэгээд тэр дундаа яг юм тооны ухааны хүн болоход бас юу их нөлөөлөв? Та бидэнд өөрийгөө гоё дэлгэрэнгүй танилцуулбал. За тэгээ математикийн багш болоод багшаар ажиллаад ер нь 20 жил болсон байна. Тэг ер нь энэ мэрэгжил өөрөө миний багын мөрөөдөл. Аав ээж хоёр маань хоёулаа математикийн багш хүмүүс байдаг. Ямар гоё. Тэгээд за ер нь бага наснаас эхлээл нөгөө манайх ам бүлд олуулаач гэсэн дандаа л нэг 10 20-лаа. Дандаа аав ээж хоёрын шавнар маад ингээд байж идэг, амьдарч идэг. За тэгэл өглөө өдргөл ерөөсөө нэг тийм математикээр амьсгалсан. Тэгээд нөгөө тэр хамт байсан шавнарын тэр нэг гоё нүдэнд асж байгаа одоо оч гэдэг юм уу баяр. Тэгээд бид нарыг эргүүлээд одоо багшийнхаа хүүхдүүдийг өөрийнхөө дүүнер шиг ингээ хайрлаж байгаа. Энэ болгоно нөгөө нэг аав ээжийн шавнартай өгж байгаа нэг маш гоё зүйл шиг санагдаад. За би ямар ч байсан нэг том болоод бас нэг хүний амьдрал ингэж гоё эргээр нөлөөлсөн шинэ юм гэр бүл хүрээлэл үүсгэсэн хүн болно гэж мөрөөдөл. За тэгэл энэ мөрөөдөл явсаар гал ерөөсөө өөрчлөгдөөгүй. Ямар гоё ээж авахаа мэрэгчлэг өвлөд авч явж байгаа эцэгний хувьд бол маш их бахархдаг байх. Тэр дундаа багш болгон бас яг энэ олон улсын хэмжээний томоохон тэмцээн уралдааныг ерөөхдөө их орондоо зохион байгуулах тэр гаргалгаа нь гарч ирэхгүй байх л та. Таны хувьд бас баг 30 жилийн түүхтэй нэг олон улсын олимпиадыг их орондоо зохион байгуулахад нэлээд олон шат дамжлагад амжсан болов уу гэж бодож байна. Миний уншсан мэдээлэлээс 2010 оноос эхлэн ерөөхдөө манай монголчууд орж эхэлсэн гэж байсан. Гэхдээ одоо нэг 16 жилийн хугацаанд оролцоод тэгээд одоо 26 дахь удаагийн одоо олимпиадыг их орондоо зохион байгуулахаар ямар юм шалгууруудыг давсан байдаг бол юм хизэнээс одоо хөөцөлдөж эхэлсэн юм бэ гэх юм уу? Энэ дээр бас их тийм сонин түүх байдаг. Одоо сая яг надтай хамтран зохион байгуулсан одоо манай найз бас Монголын математикийн нэг тийм гоё өнгө байдаг. Сугар дорж гэдэг. За маань сугараа 2024 онд 24 биш тэрнээс өмнө 23 онд юм шүү. Ковид яг дараахан Бээжинд одоо сургууль намарцсан явж байгаад тэгээ нөө явахтаа нөө математикийн ном хайгаад. За тэгээд санаанд ингээд нэг Бээжинд байгаа тэр Чамэний талбай дээр хулсан зургаа ингээд оруулаад явуулсан чинь яг тэр нэг олон улсын олимпиадын хорооны одоо энэ IMC-ийн ерөнхийлөгч нь яг тухайн үед бас Бээжинд яг тэнд явж иж таарч. За. Тэгээд самсаргуу тэр нөгөө фэйсбүүкээс тэрийг хараад тэгээд тэр хоёр нэг өдөржин харилцаад уулзаад тэгээ ер нь ингээд ямар учраас ном аваад явж байгаа ингээд тэгээ ерөөсөө энэ нөгөө олон улсын IMC-гээс бид нар ингээд алтан медаль аваа болсон. Энд бидтэй ер нь хүүхдүүдэд жоохон юм амжилт төрөх гэд тэрэн толботой маш гоё номнууд гээд тэгээ тэр сон доктор гэдэг хүн сугараад бахан ном санал болгоод тэгээ эргэжил яг энтгэхт 24 онд эргэхтэн тэр хоёр нэлээ одоо удаан бас ахиж уулзаад тэгээд чамд одоо Монголд энийг зохион байгуулах ямар боломж баг байна. Тэгээд тухайн үед бол манай хүн нэг жоохон тийм бас айдастай байсан юм шиг. Тэгээд ирээд ер нь ийм нөхөө нэг юм санаа цохож шүү. Эргэжил жишээ нь 25 онд бид нар аягүй сайн орчвол нэг юм боломж байна гэдэг. Тэгээ эргэжил нь Вьетнамд болох. Тэгээд тэрний араас ерөөсө бэлтгэлээс гадна нөгөө нэг чинь яг олимпиад бэлдэх гэдэг бол амархан. Гэтэл цаана тэр зохион байгуулалтын бэлтгэл гэж нэг ялангуяа одоо сугараад тэр хоёр багш хүний хувьд энэ амар хэцүү зүйл.
Тэгээд энэ болгон дээр бэлдэж явж хагаад нэг 2 3 хүнтэй бас нэг уулзаад үзсэн. Тэгсэн чинь ер нь бүгд нэг тийм дэмжээд итгэл өгсөн юмнууд яриад унахаар нь. За тэгээд зөрөглөө тэгээд ингээд 2 жилийн өмнөөс ер нь авахаа шийдсэн гэсэн. Тэгээ Вьетнамын үн дээр олимпиад дээр манайх бас нэлээдгүй том амжилт гаргаад тэгтээ алтан медаль авчдаг. За тэгээ ерөөсөө нөгөө нэг олон улсынхаа дүрмээр эн чинь бас нэг өсөн дэвжиж байгаа хичээж байгаа юм улсуудад бас өгдөг. Тэгээ ямар ч байсан энэ жил 26 онд Монголд болох боломжтой байна авч туу гэдэг хариуг битээрээс ингээд үлээг. За тэгээ яг жилийн өмнө буюу 8 сарын үед авч тана гэдэг хариугаа өгч тэнд очиж тугаа гардаж авч ирсэн. Тэгээд нэг юм санамсаргүй юм шиг хэрнээ зүгээр тэр нэг ном хайгаа явж байсан л маш их тийм сэтгэлд нь хүрсэн юм шиг байна. Шавнара улмал амжилтын ахиулыг гэдэг тэр үг бас их хүчтэй нөлөөсөн баг л та тийм баг. Ямар гоё юм те. Яг тухайн IMC-гийн ерөнхийлөгч нь. Ерөнхийлөгчтэй нь уулзаад ер нь эх орны зохион байгуулах байсан байна л да. Юм гэдэг учиртай гэдэг. Тэгэхээр энэ жил дэлхийн нийтийн 32 орноос одоо тийм суралцагчид оролцсон гэжсэн. Тэгээд ер нь манай Монголын сурагчид яг энэхүү IMC-д оролцохдоо ямар шалгуурыг сурагчдын хувьд ямар шалгуурыг тавд юм бэ? Энэ жилийн үед бид нар 4 сард юу хийсэн? Улсын баг дунд ангийн улсын анх тур олимпиадыг зохион байгуулсан. За энэ яг энэ нэг Монгол оронд энэ олимпиад болохтой холбоотойгоор. Тэгэхээр энэ олимпиадаас шалгарч орсон хүүхдүүдийг оруулахаар за эхний 15 хүүхдийг энэ жил яагаад нэг юм маах жоохон олон тоотой орсон. Шалтгаан нөгөө эх орондоо зохиож байгаа гэдэг утгаараа бид нар суграатай хүсэлт өгсөн. Тэгээд энэний цаад шалтгаан нь бас нэг 21 аймаг байна бид нарт. Тэгэхээр аймаг болгоноос ядаж нэг хүүхэд оруулаад за дээрэс нь мэдээж шгшэг шалгарсан хүүхдүүд ингээд нэг 40 хүүхэд оруулах хүсэлт өгсөн, зөвшөөрсөн. Ингээд 40-өөс 21 аймагаас нэг хүүхэд ингээд 40 хүүхэд хаврын олимпиадаас шалгаруулж авсан 4 сард. Мэдээж яг үндсэн шалгуураараа шалгараад эхний 8-д ороод улсаа төлөөлж орно гэдэг нь өөрөө орон нутгийн хүүхдээ аюу боломжгүй зүйл байсан. Улаанбаатарын тэгээ маш өндөр бэлтгэлтэй байгаа хүүхдүүдтэй өрсөлдөд. Гэхдээ яг энийг 21 аймагт нь өгчгөр хамгийн том зорж харсан зүйл нь манай орон нутагт байгаа хүүхэд олон улсад орох боломж байна. За цаашлаад хэрвээ амжилт гаргачих юм бол бид нар ч гэсэн боломж байна гэдэг. Ингээд орон нутагт байгаа хүүхдүүд бас нэг тийм итгэл өгөх зорилготойгоор нэг юм тоо оруулаад за ингээд 4 сард болсон улсын аваргаасаа шалгарсан хүүхдүүдийн нэмээд ингээд 40 хүүхэд. Эрхчил бол болгарт болно. Гэхдээ энэ эрхчил бол ингэж өндөр тоогоор орж чадахгүй. Тэгэхээр яг л улсаасаа шалгарсан эхний 8 хүүхэд л улсаа төлөөлж орно гэсэн. Улс болгоноос ер нь 8 хүүхэд л яг ордог байх нь. За зарим улс 4 ч байдаг. Тэгээд тоонд хүрхгүй байж бас болно шүү дээ. Болно. Мэдээж нэг таны постноос харсан л та бодлогоо дундаа бид нар зүгээр нэг бодлого оруулсангүй бодлогоороо дамжуулаад бас өвс хоёлоо сурталчлах эх орноо сурталчлах бас бодлогоодыг орууллаа гэдэг жисэн. Тэгэхээр энэ өндөр хэмжээний олимпиадын бодлогоодыг яг манай монголчууд одоо та бүгд өөрсдөө зохиосон гэсэн үг үү? Үгүй. Энэ жюри гэдэг нийт 15 жюри сая ажилласан. Тэгэхээр олон улсын олимпиад өөрөө ингээд улс болгоноос бүрдсэн юм шүүгчд байж байгаа. Тэгэхээр энэ жил нийт 8 орны 15 жюри ажилласан гэсэн үг. Тэгэхээр энэ өөрөө маш сахилга одоо шудраг онос үнж байдалд явагддаг л да. Тэгэхээр яг хөө энэ жил нөгөө Монгол орн зохиосон гэдэг утгаараа Монгол орны өв соёлыг сурчлах юм бодлогоодыг нэлээдгүй оруулж өгсөн. Тэгээ энэ нөгөө эх орондоо зохиохын давуу тал нь бас энэ байна. Математикийн бодлогоор одоо тэрийг бодсон 600 хүүхэд одоо соёлыг ойлгож авах гэсэн үг. Тэгэхээр энэ 15 жюри 6 сарын хугацаанд
хоорондоо одоо тусгай аюугаар харилцаж бодлогоо дэвшүүлдэг бие биендээ. За тэгээд дэвшүүлсэн бодлогоос ахиад санал хураадаг. Тэгээд нөгөө үндсэн хорооныхонтойгоо нийлээ санал хураагаад 50-аас дээш хувийн санал авсан бодлогууд ахиж шигшээд тэгээд тэрэн дээр ахиж ингээ сайжруулалт хийгээд санаанууд нэмээд тэгээд яг олимпиад болохоос 5 хоногийн өмнө нэг бүх зүрийг вакуумждаг. За. Тусгай. Тэгээд тэндээ дээрээ хуралдаад эцэлж сонгодог гэсэн. Тэгэхээр ямар бодлого сонгогдож байгааг бол одоо би ч өөрөө мэдэх боломж байхгүй. Тэр 15 одоо шүүгч донд Монгол шүүгч байсан уу? Бага. Энэ жил нөгөө эх орондон зохиогдох үед 4 хүний квота өгдөг. Тэгэхээр энэ жил манай дээр 4 хүн энэ дээр ажилласан байх нь. Тийм. Тэгээ энэ дотор ч одоо Монгол улсын энэ жилийн авраг багш, дид авраг багш багтаж ажилласан. Тэгэхээр тэдгээр залуучууд маань бас маш том юм сургамж боломж болж өгч байгаа. Тэгэхээр олон улсын олимпиадын шүүгчийн бүрэлдэхүүн багтна гэдэг өөрөө ялангуяа манай математикийн багш нарын хувьд нэр төр хэрэг байдаг. Тэгэлгүй яахаа. Одоо тэмцээн зохион байгуулах мэдээж хэцүүдэг тийм ээ. Бас ингээд олон улсын дэлхийн аваргын зохион байгуулна гэж бас бүр хэцүүдэг баг. Тэгэхээр яг энэ тэмцээн зохион байгуулахад жоохон хэцүү үед нь яг юу байсан бэ? Юу тулгарч яаж тэдний бүдгийн даван талж одоо энэ хүү тэмцээнийг бас амжилтаар зохион байгуулсан бэ? Мэдээж таны хэлдэг шиг шантрах юмнууд зөндөө гарна. За ер нь нэлийн бэрхшээлтэй гэвэл хамгийн хэцүү нь юу вэ? Энд ч өөрөө яг манай наадмын үеэр таарсан 7 сард. Тэгэнгүүт наадмын үеэр бид нар чинь нэг 10 хоног одоо төр хувийн хвшлээ бүгд улс дээр амарлаа шүү дээ. Гэтэл яг нөгөө гадаадынхны ирэх хугацаанд яг энэ таарсан. Тэгэд ирэх хугацаанд эсвэл яг тухайн үедэд асуудлууд айгүй их гарч ирээд. Тэг нөгөө заавал нөгөө төрийн байгууллагуудын дэмжлэг тэдний шийдвэрүүд хэрэг болоод. Одоо нөгөө хамгийн энгийн нэг жишээ хэлэхэд Өмнөд Африкийн Зонди гэдэг нэг өрхөн охин 7 сарын 10-ны шөнө над руу мэйл ирд. Миний визний юу гарахгүй байна. Тэг хүлээгэлсэн байна л да. Визний хариу ирэхгүй байна. Тэгээд өглөө нь босоод явсан чинь төрийн байгууллагууд намарцсан. За тэгээд яах вэ гэдэл мэдээж одоо танил талууд юу байна хайгаалгүй гэл. Тэгсээр гад нэг хавар яг энэ дээр нөгөө улсуудын виз дээр ажиллаж байхад нэг тэр айгүй мундаг сэтгэлтэй охин байсан. Тэр гадаадын хараатай ажилладаг. Тэр ингээ амраад ингээ бүр юм сүлжээгүй газар байгаа хэрнээ сүлжээ орох болгонд над ингээд хариу өгөөд чеклж өгч чадаадсэн. Тэгээд бүр ингээд миний өмнөөс бас тэнд санаа зовоод бүр ингээд өөрөө баг зарим үе задлаад. Тэгсэн чинь виз нь гарцсан гэсэн хариу өгсөн хэрнээ мэйл нь байдгүй. За тэгээ ингээд энэ байдлаараа ингээд ерөөсөө шийдэгдэхгүй 7 хонлоо. Нөгөө охин маань наашаа нисэх цаг нь болцсон. Тэгэд арабаар дамжиж ирд юм байна л Өмнөд Африк. За тэгээд дамжаад ирэх гэсэн чинь нөгөө Арабын улс нь хэрвээ яг Өмнөд Африкаас ирсэн улсууд дараагийн улсын виз байхгүй шууд буцаачдаг тийм дүрмтэй. Тэгтээ нөгөө виз нь заавал бүр юм харуулах, нотлох баримт. Тэгээд ядаж надаа иммиграшн нөгөө одоо дээрэтээс виз нь гарсан гэсэн бичиг өгчөөч. Тэгээд тэр бичиг нь олддгоо. Тэгээд 18-ны орой онгоцон цуухаас 1 цагийн өмнө танд найдаж байгаа шүү гэд онгоцон дасуусан. Визгүй болчихсон. Тэгээд суугаа явцсан. Би бүр одоо над 6 цаг байгаа. 6 цагийн дараа тэнд бууна. Тэгээд айлын жоох хөвгтчтэй яалттай байлаа. За тэгээд байж болох бүх арга үзэл гадаад хэргийн яам, хууль зүйн яамны үд цахиад 2 бичгээ нэг бичиг бэлтгэсэн. Тэгээ хоёуланд нөхсөн. Харин тэр үед яагаад ч тэр хүүхдийн аврал байсан уу? Манай хоёр яамныхан ч гэсэн бас айгүй гой сэтгэлтэй маш хурдан одоо амарцсан ирнэдийн хүн гарч ирээдсэн. Ажлаа. Тэгсэн яг нэг 4 цагийн дараа гадаадын ариатаас нэг хүн холбогдож ийн гэдэг. Тэгтээ бас сонирхолтой тэр ч гэсэн өөрөө өдөө нуурын иргэдээр хамарч гисэн байсан.
Тэгээд надад яг ингээд виз тэр зонди гэж үг тий. Виз гарсан юм батламж юм нэг бичиг шиг гарч зураг явуулаа. Тэгээд би нөгөө зургийг скриншот хийж цаашаа нөгөө зондигийнхоо юу руу явуулаад хаяг руу явуулаад. Яг арабууд буухт нь нөгөө тхэн сүлжээ орохт очиж таарсан юм шиг. Тэгээд ирээд нөгөө жоохон охин ч бүр бөөн баяр. Та бүр намайг ингээд тэр ингээд энэ холбоод ороход бүтэн жил аягүй сайн бэлдсэн гэдэг аахгүй. Тэгээд медаль авсан л да. Заашгүй. Тэгээд намайг ингээд тэрч надтай зураг авахулмаар байна гэдэг нэг жоохон хөрхөө. Баг кино хийхээр Сценарий шүү дээ, тийм ээ. Ямар гоё. Яг нь энэ мэтчлийн бэрхшээлүүд байсан хэрнээ ингээд бүх зүйл маш гоё ингээд бүтээд байсан. Тийм. Тэгээ бас нэг айгу сонирхолтой хөгжилтэй юм шиг юм. Би тэд цом захиалаад тэгээ тухайн орон өөр ингээд цомоо бас маш гоё хийх хэрэгтэй. Тэмцэл айгу гоё цомон дээр ажиллаа. За ингээд захиад нөгөөх нь ирэхсээр дахиад наадам бол хэл хаацсан. Тэгээд клин цаа нөгөө цом маань гацчихад байдаг. За тэгээд 20-д хэлнэгчнэ гэдэг итгэлтэй бас. Тэгсэн нэгдсэн чинь медаль нь ямар ч ороод ирсэн амжилтсан 22-нд ирчихлээ. За тэгээд нөө цомны асуудал үсээд ирдгүй. За тэгээ 26-нд хаалт юм чинь бас учиртай гэж тайван бас өдөр байна тийм ээ. Тэгээд 26-нд ч боллоо байдгүй цом. 26-ны 2 цагт хаалтын үйл ажиллагаа эхэлнэ гэдэг. Тэгээ бүр сандраад тэгээ нөө хамгийн гол нь хаагуур яаж ирж байгаа нь ч мэддэг. Ирүүл над руу ярих хэвээр. Тэрнээс бусдад ерөөсөө тэр жолоочийн дугаар муугаар нь олддгүй юм л. За тэгээ дээгүүр даа бөө юм болж иж нөгөө каргого олж авсан. Тэгээ каргогынхаа нэг үнэтэй олбогдсон чинь бид нар тийм өөх дүрм их байдгүй маа гэдэг. Тэгээ машин хаана явж байгаа юм бэ гэдээ асуусан чинь тэр чинь 2 цагт хаалт болох гэж байна шүү. 1:30 гэхэд 150 км-ийн цаана явж байгаа. Ачааны машин. За хэдэн цаг тайзан дээр юу яах вэ? За тэгээд нөгөө продакшн багтаага ярьлаа хэдүүлээ. За цаг хожно одоо нэг дууч долё. 2 цаг ихэд ихтлэн тэгээд нэг хэдэн дуучт гаргая. Тэгээ нөө сайн дурын хүүхдүүд бас байсан. Эднээс номеруудыг гаргая. Уг нь бол ямар ч номер урлагийн юм төлөвлөөгүй. За тэгэл нөгөө цагдаагийн ерөнхий газар натлахын цагдаа бүгд л дэмжиж ирсэн юм чи. Тэгээ нөгөө хэдэн ахнартлага бол ярьлаа. Яах вэ ахнараа. Тэгэл за хаана яаж явж байгааг нь мэдээд машиныг мэдчихвэл яаж ингээд хамгаалалт явуулаад татаа тэгээс аваад ирмээр. Тэгээ нөгөө каргоны ах руугаа ирсэн чинь юу хэлэлтгүй. Машина. Тэгээ нөгөө цагдаагийн ах маань ярьлаа. Тэгсэн чинь нөгөө чинь буруу ойлгоод та нар намайг дарамтлах гээд. Яг үгүй. Тэгээд маа нөгөө продакшны найруулагч бүр өөрөө гүйж очиод. Гүй танд ингэ туслах гээд байгаа маа. Энэ олон улсын арга хэмжээ ингэ эхэлчихэд байна. Та зүгээр машиныхаа дугаар юу гэж тэгжиж нэг хэлж аваад. Тэгээс та нөгөө дөнчин гар мэдээнд татсаараа авчираад. Аваачихт нь бүр нөгөө ачааны машин дээр өдөр олдохгүй. Бид нарт байсан нөгөө том автобус авлаа. Тэгээ автобусандаа дүүртэл очиж байгаа. Тэгээд л та үнэхээр яг бөөндөө хүчээр дайрчлаа. Тэгээд угаасаа медаль гардуулаа эхэлсэн. Эхлээд уг нэг пазл чаленж руу яг ингээд цом гардуулж эхэлдэг номинац байдаг. Тэгэнгүүт нь медалаар эхэлсэн. Тэгээд тэр чинь нэг овоо хэдэн медаль гардуулж явах оронд бас ирчих бах та гэдэг. Тэгээд медаль гардуулж явахад цом дөнгөж үүдэн дээрээд хайрцагнаас аваачлаа. Тэгээд ямар ч байсан нэг тийм минутын алдагд хоцрогдохгүйгээр тэгтээ ингээд цаана юм кино шиг. Тийм байна. Одоо ингээд ботход бас их гоё хөгжилтэй дурсамжууд байгаа байхгүй. Дэлхийн одоо 1000 гаруй зочид ирсэн байгаад байна шүү дээ тий. 600-т оролцоод тэдний ард багш нар эцэг их гэр бүл нэг 1000 гаруй. Тэр энэ өөрөө бас манай Монголын одоо аялал жуулчлалын салбарт үйлчлэгээний салбарт эдийн засгт маш том юм өр өгөөж өгсөн одоо ийм зохион байгуулалттай одоо үйл ажиллагаа байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нарт тийм та өөрөө бас пост нэрээ бичсэн байсан шүү дээ. Амжилттай хийж чадлаа гэхдээ алдаач байлаа хаа хаана алдаа байгааг харлаа гэдэг. Тэгэхээр бид нарт ер нь яг хаа хаана алдаа байна гэж та харав. Үйлчлэгээний салбар дээр, аялал жуулчлалын салбар дээр ер нь
яг уу бүхий л салбарт байгаа амжилтын чарлаа, алдаагийн чарлаа. Нэг улсын ч юм уу эсвэл хоёр улсын 1000 хүн ирэх бол нэг асуудал. 32 улсын 1000 хүн гэдэг чинь бүр өөр юм хэлээ. За үйлчлэгээний салбар гэдэг биднэрт яг энэ 32 өөр төрлийн хүмүүсийг ингээд ресторанынхаа хоолтой цуг хүлээгээд авах яг ингээд буудлын хувьд маш цөөхөн хүчин чадал нь байхгүй нэ. Хүчин чадал нь дийлдэг эсвэл нөгөө нөгөө нөөцийн чалга гэж. Тийм. Хоолын тааруулж энэ чинь хөвчлэн хоолн дотроо энэ чинь бүр хэдэн янзын хоол. салгын шашны хүмүүст байгаа. Халаал хоол гэж байгаа. Халаал чинь дотроо 3 янз байгаа. Бүр зүгээр энгийн халаалууд байгаа. Тэд нар нь жишээ нь дахиа махаа ичж бол. Гэтэл дахиа иж болтгүй байгаа. Дахиа чинь дотроо халаал гэж бас байд юм байна. Тэгээд хонь иж болдог гэдэг байна. Тэгвэл хонь дахиад дотроо гэнэ. Ингээд бүр тэр болгоно маш нэр юм байт юм. Тэгээд уг нь бол багт маад дээр чинь баг 40 улс ирэх чаад. Тэгээд сая яг наадмын бас визтэй холбоотойгоор 4 улс нь амжаагүй чадаагүй. Тэгээд дахиад нэг 4 улс нь нөгөө улс орны нөхцөл байдалтай холбоотойгоор бас чадаагүй гэх юм те. Орос, Иран зэрэг улсууд. Тэгэхээр яг энэ мэтлэн хэрвээ бүр олуулаа ирсэн бол бүр яах байсан бэ гэдэг. Тийм байна. За тэгээд нөгөө буудлын хувьд жишээ нь бас зарим улсуудын хувьд шашнаас хамаарат одоо бидний байдаг энгийн өрөөг зөвшөөрдгөө байдаг юм байна. Тэгэл мөргөлийн юмнууд хэрэгтэй. Тэгэхээр яг мөргөлийн өрөөтэй буудлууд бас айгүй зөөхөн байдаг гэдэг юм. За тэнгуү зарим бүр улсын соёл дээр ингээд нөгөө хүнтэй гэр бүл болчвол ерөөсөө өөр ингээд одоо ингээд эмэгтэй хүн байна шүү дээ. Багш эмэгтэй ирлээ гэхэд өөр эмэгтэй багштай ч нэг өрөөнд орж болдгоо тийм. Хатуу хуультай улсууд байт юм байна. Тэнгүү тэр болгоны зохицуулаад тэнгүүд ингээд энд нь хэм байх хэвээр тийм байх хэвээр гэдэг. Улс болгон нэг тийм соёлын юм хэлж байгаа. Тэр яг тэргээр нь ингэхээр ер нь аяйгуу төвхтэй. Тэгэл байж болох газруудаа хуваарлаа гэхэд тэдний хоорондох нөгөө трафик амар хэцүү. Тэгээд үйлчлэгээний салбар дээр бол энэ тал дээр бас судлахгүй бол бас жоохон алдаанууд харагдчихсэн юм. Тэгэхээр бид нар ер нь бол Солонгос, Хятад, Японд их зориулагдсан альж уулчлал юм байна да гэж харж байна. Тэрнээс бусад яг одоо тэр ховор ирдэг. Одоо жишээ нь Сайпраг авсан байхгүй. Тэгээд тэр улсын хувьд хэдчил бүр юм шал өөр соёл гэж байна. Гэтэл Монголд одоо тэр улсаас өмнө хүмүүс иржсэн юм уу сайн мэдгүй. Тийм. Тэгэл тэр улсуудын виз нь гарах дээр хүртэл асуудал. Тийм. Үйлчлэгэн дээр нэг иймэрхүү. Тэнгүүт сая манай гадаадын харилцааны виз гарах нөхцөл дээр бас аюу. Зарим улсын хувьд ингээд одоо жишээ нь Европын улсууд бүгд визгүй гэж байгаа боловч яг энэ уралдаан тэмцээнд ороод ирэхээр тэр визгүй биш болчихно. Визтэй болчихсон. К4 гэлээ. Тэнгүүт яг тэрийг авах нөхцөл аягүй тийм хүнд болоод тэгээ ялангуяа сайн наадмын өрийн гисэн гэдэг бөөн асуудлууд үүсэж байгаа байхгүй. Нөө Европын улбаны 30 улс гэх ингээд нэрийн нөхчөд тэр хэд мань 50 суугаадсан. Тэгээ тэрийг яг болохгүй наадмаас нэг хэдхэн хоног юм бол мэдчихэж байгаа. За тэгэхээр энэ дээр бас бид нар яахгүй л зарим улсаас жишээ нь манай бүр юунууд нэвтэрч ордггүй ч улсууд байж л. Сахимаар чинь виза мэдүүлж байгаа шүү дээ. Тэнгүүт тэр улсуудынх нь одоо бас нэг нөхцлөөс хамаарат ингээ орж болтгүй ч юм. Тийм улсууд бас байд юм л. Тэгэл тэднэр лөө жишээ нь бид нар яах хэрэгтэй ч байд юм. Тэгэл бүгдийн цахимжцсан гэдэг боловч яг хит цахимжчих чинь бас тийм сайн зүйл биш байгаа даа тийм. Тэгэхээр зарим тохиол бид нар уяатан байгаа. Ирэх холбоогүй байгаад шүү дээ цахимжахаараа. Тэгээд бас нэг сая тэр цахимжлалтай холбоотой нэг асуудал гарсан. Нэг Зимбабвеийн аав хоёр нөгөө виза мэдүүлээ явж байхдаа нэг буруу тавьчихын дарчиж л дээ. Тэгээд тэндээ нөгөө хавсаргаж миний өгсөн нөгөө урилга бүх зүйлийг хавсгарч чадалгүйгээр дараад ятсан чинь шууд цахимч бас автомат 30 хоног блоклогдчих. Тэгээд 30 хоногийн тоолохоор наадам нөгөө олимпиад өнгөрч байдаг. Тэгээд цахим учраас яаж ч болдгоо гэдэг. Ингээд юм. Тэгэл дахиад нөгөө бичгээ хориалгүйгээл. Ер нь IMC-гээс төдийгүй одоо энэ гадны багш одоо тэр шүүгчд ер нь ирсэн зочдоос
манай энэ зохион байгуулалтанд ямар үнэлгээг өгсөн бол ер нь эргэх холбоогоор одоо ямар санал давуу тал сайжруулах зүйлсийг ер нь хэлсэн болов. Тэгдэг. Ер нь ирсэн бүх улсын одоо тим лидерүүд одоо хөндлөнгийн ажиглагчд гэж бас ирдэг. Тэгээ VIP бас хүмүүс ирсэн. Тэд нар дандаа буцаад фидбек өгсөн. За эхлээд ямар ч байсан тэр магтсан юмнууд бол бүр үнэхээр сайхан. Ямар гоё юм бэ. Мэдээж алтаа дутагдлуудыг хэлж л сайжруулах юмнууд гэдэг. Улс болгоны 3 зүйл хэлээрэй гэдэг ингээд хэлсэн. Тэрэн дээр яг л саяын нөгөө нэг бидний л нөгөө байтгал сая яриад байгаа тэр алтаа. Яг ингээд ирэх чимээг болчдөг. Тэр нөгөө төрийн улсаараа амарцсныг үед гарсан алдаанууд байсан. За тэгээд хоёр дахь нь тэр нөгөө цагийн асуудал байсан. Тэр өөрөө ямар ч нөгөө л замын хөдөлгөөний төвчлөлтэй. Нөгөө л тэр чинь налахад болж байгаа гэтэл нөгөө хотоос татаж ирж байгаа юм шиг нөө гацчаад болдгоо. Тэгэл нөгөө зарим буудлуудын өглөөний цайн хоцрох цагтаа гарахгүй нөгөө мэдээл тэгэл ингээд нэг буудлын хоцроход л дахиад нөгөө тэр чинь нэг автобус чинь одоо хоёр буудлыг авч байгаа ч гэжтэй ингээд тэнгуут нөгөө талынх нь бэлэн болцсон хүмүүс ингээд хүлээгээл. Иймэрхүү нөгөө цагийн хувьд бид нар яг ингээд нэгдсэн цагт орж сураагүй шүү гэдэг ийм байдалтай. Ялч нөгөө манай 2 цагтайг мэдсэн. Тэгээд тиймэрхүү асуудлуудыг тэгээд хоол хүнс хүмүүсийг бол та ярих юм баг. Ямар гоё нөгөө дандаа л өхрийн мах голцоо идэхэр чинь тансаг хоол идэж шээ. Тэгэхээр тэр манай байгаль хоол нэг зарим ихэнх улсаас ирээдсэн юм нөгөө хотоор ингээ аялж байхад аюултай юмнуудыг амар хэлжсэн. За. Одоо энэ тэнд юм нөхнүүд их биш үү? Гэрлийн утаснууд гэдэг нөгөө бидний л ярьдаг. Тэрийг бас хараад нөгөө тэр чин дандаа нөгөө хүүхдүүд ирсэн. Тэгээд ингээд ийм юмнууд биш үү? Энд юм биш үү? Хараарай гэд ингээд тэр яг бид нарт хэлэхгүй ирнэ. Хоорондох группээр нь би байгаа. Тэрэн дээр би бинд анхааруулаад бичээд байгаа байхгүй. Энэ аюултай юм биш үү? Ишээ ингээд битгий тэгээрэй. Гэж нэг иймэрхүү зүйлсийг хэлсэн. Тэгээ эргүүлээд ямар ч байсан энэний араас сайжруулах юмнууд маш их гарч байгаа тийм. Мэдээж одоо сайн зүйл байна. Одоо дутагдaltaй зүйл байна. Анхны одоо хийж байгаа шүү. Тэгээ цаашдаа бас их орондоо бас яг нөхөө IMC-г олон улуудаа зохион байгуулах тийм боломжууд гарч ирнэ гэдэгт бол итгэлтэй байна. За тэгээд энэ том олимпиадын одоо үнэт зүйлс нь манай сурагчид байлаа. 2 алт 9 мөнгө 22 хүрэл медаль гэдэг ямар гайхалтай бахархам амжилт бай тээ. Тэгэхээр эдгээр хүүхдүүд маань сурагчид ер нь бэлтгэлээ яаж базаасан бэ? 4 сард олимпиадаас шигшигдэж гарч ирлээ. Тусдаа сургууль дээрээ бэлдүү аль эсвэл та яг нэгдсэн шугамар сурагч та хоёр ингэж бэлдүүлвэ? Бэлтгэлийн нь яаж хийгдсэн бэ? Энэ дээр ер нь бол нөгөө бидний уламжилж ирсэн өмнөх түүхүүд бол ингээл багш өөрөө бэлдээл. Багш өөрөө авчиж оролцуулаад гэсэн. Энэ жил бол яг Монголын нийт математикийн бүх сор багш нарыг нэгтгээд. Тэгээ Улаанбаатар хотод 4 сургууль дээр ээлжилж одоо яг олимпиад болсноос хойш 2 сар гарны хугацаанд бэлдсэн 40 хүүхдүүд маань нэг дор сууж. Тэгээд ерөөсөө ингээд өдөр болгон Монголын нэг шилдэг багш орж ирж хичээл зааж. За тэгэл 7 хоногийн төгсгөл болгон дээр нөгөө салбартаа амжилттай явж байгаа хүмүүсийг аваачиж итгэл урам зориг те айцсаа лекц уншуулаад. Энэ чинь нөгөө ганцхан тоогоор бэлдэх биш. Сэтгэл санааг бэлдэх нь хамгийн чухал байдаг. Тэгэл нөгөө хүүхдүүд маань эхлээл айжсэн айцтай яана гэл. Тэгээд тэгэнгүүт сүулдэ ингээд зориг орж эхлэв. Тэгээ ер нь бол манай 2 алт авсан хүүхд бол болохын өмнө угаасаа өөрсдөө мэдэрсэн байсан л та. Угаасаа би баг бүтэн оноогоор алт авнаа гэдэг. Тэгээ нэг хүүхд маань баг бүтэн оноогоор тэгтээ хамгийн харамсалтай нь хамгийн ихний хамгийн амар 2 бодлогоо ингээд хайнга хаяад тэгээд бүтэн он авч таа. Тэгтээ нөгөө хамгийн хүнд байж болох бүх бодлогоо бодсон. Тэгэхээр ямар ч байсан нөгөө ингээд нэгдсэн бэлтгэл нэгдэж чадвал ингээд үр дүн маш сайхан гардгийг. Тэгэхээр эн чинь ганцхан бидний зохион байгуулагч бидний амжилт биш энэ чинь нийт Монголын математикийн бүх шилдэг багш нарын нэгдсэн үр дүн байгаа. Тэгэхээр бөөндөө нэгдэж чадвал
Монгол хүүхдүүд нь өөрөө ямар потенциалтай вэ гэдгийг харуулсан юм сайхан юм. Ямар гоё. Эх орондоо зохион байгуулалт болохоор хүүхдүүд маань сэтгэл зүйн хувьд таад манаас давхар сэтгэл зүйг нэг үсэн бэлдэж өгсөн байлаа. Тэрнээс гадна гэртээ байна гэдэг чинь нөгөө хүүхдэд угаасаа тайван сайхан мэдрэмж өгч орч тий. Хоол газар нисэл очоод буугаал ингээл ядрах биш гэртээ байгаа болохоор ер нь бол тамирчдын мас сэтгэл зүй аягүй гоё тайван байсан байна. Тэгсэн. Тэгээд тэр чинь идэх хоолнож тий. Агаар салхин. Ер нь ингээд налаахад байж хахад нэг тийм налаагаа л байж. Эх орондоо яхаа нэг тэмцээн янз бүрийн олон улсын одоо уралдаан зохион байгуулалтын давуу талууд нь юу гэхээр ялжгүй яг нийслэх цаг агаартай ингээд тасах тий. Тэрэндээ сэтгэл зүй бэлдэх маш хэцүү байдаг. Харин эх орондоо зохион байгуулж болохоор давуу талууд нь тэр нь байгаа. Бас тэгээд цагийн зөрүү гэж нэг асар том бас нэг хэтрүүлтэй байдаг юм лээ тий. Тэгэхээр бас тэрний давуу талууд нь маш одоо бас өргөжтэй бас байсан байх гэж харж байна. Тэгээд Монгол улсад одоо ийм том олон улсын математикийн тэмцээнийг зохион байгуулснаар бол ямар нэр хүндтэй болж за тэгээд дараа нь Монгол улсад ямар боломжийг гаргаж ирэх тэгээ ирэх болоо гэж юу бодож байна. За энэ дээр гадны дээр олон улсын хорооны ерөнхийлөгч хүртэл тайландаа бичсэн байсан. За Монгол оронд ингэж зохион байгуулснараа Монголын математик өнөөдөр дэлхийд ойртох бас нэг гоё том шат болж өгч байна гэж. Манай математик бол сүүлийн үед маш сайхан хөгжиж байгаа. Гэхдээ дахиад тэрийг нэг шатаар өргөж өгсөн юм сайхан үйл явдал боллоо. Хоёрд энэ дэлхийн 32 орны маш том эрдэмтэд энд ирсэн. Тэгэхээр тэднээс манай багш нар, манай шүүгчид суралцсан маш сайхан үйл явдал болсон. Мөн 32 улсад бид нар ямарч байсан эрдэмтдтэй одоо харилцаа тогтоож чадсан. Тэгэхээр дараагийн хамтрах ажлууд, дараагийн олон улсын олимпиадад бид нар хамтарсан бэлтгэл хийхэд одоо тэр тухайн улсын шигшээ багтаа хамтрах юм боломжууд үүд алууд нэгдэж байна. За бас зарим улсын боловсролын сайдууд, хотын дарга, боловсролын газрын дарга гэдэг ийм хүмүүс ирсэн. Манай боловсролын ялангуяа орон нутгийн боловсрол дээр яаж дэмжиж болох вэ? Яаж хамтарч болох вэ? Орон нутгаа та нар яаж хөгжүүлж болох вэ? Тэрэн дээр чинь дэмжлэг үзүүлээ гэдэг. Ингээд маш том боломжуудыг бид нар зохиоснороо ер нь бол нэг дараагийн хөгжлийн нэг шатанд гарч ирж байна гэж харж байна тий. Та хэллээ зарим улс орны бүр ингээд одоо сайд төрийн өндөр дээд талтан тушаалнууд одоо ирж шít тий. Мэдээж эх орныхоо ирээд басан хүүхдийн оюуны боловсролд маш том хөрөнгө оруулалт хийж хамт ирж байгаа. Энэ дээр би яг нэг зүйл асуумаар байна л да. Та өөрөө дуусны дараа төлбөр дээр үлдээ нөгөө байшингаа зарах гэж байлаа. Тэгэхэд маш олон хүмүүс яагаад боловсролын яам хамтраагүй юм бэ? Энэ том олон улсын одоо тэмцээн уралдаанд яагаад төрөөс дэмжлэг байхгүй байгаа юм бэ гэд тэгэдсэн. Энэ дээр яг төрөөс дэмжлэг орсон юм уу? За хэрвээ орсон бол үнэхээр төсвөн бүр даваад явцсан юм уу? Та эсвэл дутуу бодсон юм уу? Ер нь яагаад та төлбөр дээр ингээд үлдсэн юм бэ? Манайхаас ер нь хаанаас ямар төрөөс ямар дэмжлэгүүд орж ирсэн бэ? Энэ дээр яг нөгөө процессын юм зөрүүтэй байдал үүссэн юм л да. Боловсролын яам их хамтлан сайдын хувьд энэ дээр бол дэмжсэн. Дэмжлэг үзүүлээд бичгэн гарчихсан. Тэгэнгүүт яг нөгөө нэг ямар зардлууд байгаа гэхээр би яг нөгөө дутсан зардлаа бүгдийг өгчихсөн. За энэ зардал дээр та нэг дэмжлэг үзүүлж чижээгээд. Бүтэн зардлаа өгөөгүй байх нь шүү дээ. Тийм үү? Бүтэн зардлаа бол өгөөгүй. Яг тэгэхээр бүтэн зардлаа суграад дээр нь хөөцөлдсөөр хагаад ихэнх нь хвшлээсээ босгоцсон уу? Тийм, хувийн хвшил тэгээ өөрсдөөс гараа ер нь ихэнх нь босгоцсон байсан. Тэгээ нэг 200 сая төгрөгийн дутуу байнгут яг тухайн үед сайттай ч бас нэг гудамд явж байгаа таараад. Тэгээ дэмжсэн. Тэнгүүт яг нөгөө манай төрийн байгууллагын процесс ч өөрөө угаасаа хууль журмаар явах хэвээр. Тэгээ ингээд дамжаад явах юм шатараалнуудаа. Тэгээ дээрэс нь дунд нь 10 хоног амарчсан. Тэгээ ингээд орж ирээд дахиад үргэлжлээд явах энэ процесс явж байгаа хооронд олимпиад болоод дуусчихсан. Тэнгүүт маш олон хүн ажилласан. Маш олон хувийн хвшлүүд ингээд нөгөө сайн итгээд одоо тэр бичгэнд итгээд л ячиж байна. Тэгээ ингээ яг дууссан гут мэдээж 1-2 хоног харж байгаа. Тэгэл мэдээж тэднэрт хэцүү байгаа шүү дээ. Чин зарим нь зээл тавиал, үр тавиал. Эсвэл зарим нь одоо арийнхаа бүх ажлаа хайж байгаа л тусалж байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд асуудлууд их үүссэн л дээ. Тэгээ яг хоо зарим жоохон атгсан хүмүүс нь ингээл шүндлөөр залгаал тээ.
янз бүрийн өөрчлөлтөөр дуудаал. Одоо тэгээ ингэхэр чинь би ямар нөгөө төрийг мөнгөийг ямар нөгөө найздаа мөнгө шилжүүлж байгаа шиг маргааш шилжүүл авч чадахгүй шүү дээ. Тэнгүүт л одоо өөрт байгаа боломж аргаал хайсан хэлбэр тэрнээс одоо нэг тийм төр намайг дэмжсэнгүү гэж гомдоогүй. Төр угаасаа дэмжинэ гэж хэлсэн. За нийслэлч гэсэн айгуу сайхан нийтийн дээвэр дээр байдаг боломжоор тусалсан тийм. Тэгээд үнэхээр яг ингээд нөгөө байж болох боломж гаргалгаа надад нэг өөрөө барьцсан. Тэгээд тэрэндээ нэх очиод чаддгүй. Тэгээд одоо яг та ингээд өчнөө хүн ингээд гомдоож охироож явахаар тийм чин ботлохол нэг аргал хайсан л хэлбэр юм аа. Би яг энэ дээр зүгээр ингэж хэлэх гээд байна л да. Бид нар ер нь яг төрөөс альва үйл ажиллагааг ер нь сайн дэмждэг л дээ. Гэхдээ нэг процесс нэмж удаан байгаад байдаг байхгүй. Тийм. Тэрэн дээр бид нар үнэхээр анхаарах хэрэгтэй. Төртэй холбогдсон ажил удаан гэдээ одоо бүр баг ингээл ярьж штэ гадуур тий. Тэгэхээр энэ доор хариуцаж ажиллаж байгаа нэг хүн дээр очисон бол тэр хүн их түргэн шуурхай хурдтай л баймар санагдаад байдгийг надад. Түүнээс би яг тэр таны постыг хараад за боловсролын ямаас дэмжлэг ям мэдээж байсан байх. Гэхдээ энэ хэд маань дутуу бодож зардлаа өгсөн үү? Аль эсвэл үнэхээр ингээд нөгөө төрийн одоо урдаан процесс нь байна уу гэдэг дээр би бас яг бодож байсан байхгүй. Тэгээ яг ерхий сайд дуудаж уулзаад одоо ингээд амжилт үзүүлсэн сурагчид багш нарыг ард нь ажилласан хүмүүс ингээд дуудаж уулзаад анхаарнаа гэсэн тэгээд ингэж хилүүлэн барин байж тэр ажлыг хиймээргүй байгаад байгаа байхгүй. Тий. За тэрэн дээр бас юу юм бэ л дээ. Тэр хүмүүс удаан гэхээс илүү хууль нь өөрөө айгуу тэр. Тийм үү. Тийм тэр хуулийг л жоохон өөрчилж өгмөр юм шиг л. Тэгэхгүй ингээд нөгөө төрөөс гардаг бүх мөнгийг нэг хуулинд захируулаад за тэгээ 20-оос дээш гарсан хууль болгоно заавал тендерийн хуулинд бариулаад. Тэгэхээр чинь ямар үйл ажиллагаанд зориулж байгаа, яаж байгаа хийж байгааг нь бас нэг юм ялгсан хууль байхгүй л. Тэгэхээр энэ хуулийн дээр нь сайн ажиллах ёстой юм билээ л дээ. Тэгэхгүй болохоор ингээд одоо ингээд яг энэс ч юм болоод төрийн албан хаагчдын нэр өндөж унаад байгаа. Одоо тэд нар ажиллаа удаа игээд байгаа юм шиг болоод байгаа байхгүй. Гэтэл тэр хүмүүс чинь тэр хуулийг дагах үүрэгтэй тангарахтай хүмүүс. Тэнгүүт зарим тохиолдолд мэдээ жоохон удаан юм байгаа л ах л та. Гэхдээ тэр чинь хууль нь угаасаа ингээд болж өгдөг юм чинь. Ерөөсөө хөрхөл болцсон. Тэгэхээр бид нар одоо түрүүн би хэлсэн шүү дээ алдаанууд их байсныг харсан гэдэг. Нэг алдаа нь бас энэ байгаад байна тий. Яг ийм зүйл дээр манай ортогоор ингээд маш хурдан гаргаж болдог процессын юмнуудыг хууль одоо дүрм журмын хиймээр л юм л. Зохицуултаа айгуу сайтай байхгүй. Тийм байна тий. За таны ярианд сайн дурын ажилтнаар маш олон одоо хүмүүс ажилласан гэж тэр дундаа даалхангийн одоо сурагчид бас төлхөө ажилласан байна. Тэгээд энэ том арга хэмжээний ард мэдээж маш олон баг хамт олон ажилласан байгаа. Тэгэхээр сайн дураар ажилласан тэдгээр сурагчид, багш нар, байгууллагуудыг ер нь оролцсон хүмүүсийн талаар гоё ярил. Тэгээ мэдээж яг энэ холбоодын хамгийн чухал цэгт ажиллаж ер нь одоо 5 гарахад нэлээд хүч өгсөн бол манай сайн дурын хүүхдүүд байна. Бүгд хүүхдүүд 16, 17 настай хүүхдүүд. Дунд нь 14, 15 таас нэг хүүхд явж байгаа. Тэгэхээр энэ хүүхдүүдийн одоо хүчээр тийм ер нь бол нэлээд амжилттай давсан. 150-аад хүүхд. Тэгээд улс болгондоо хувааж өгсөн. Тэгэхээр тухайн улсын соёлыг одоо судлах, суралцах, дээрэс нь Монголын соёлоо таниулах гэдэг сарын даалгавартай сургаж жагаад тэгэл оруулсан л та. Тэгээд өөрийнхөө хариуцсан улс дээр бол маш сайн ажилласан. Тэгээд тийм жоохон хүүхдүүдийн хувьд гэхэд үнэхээр тэр харилцах чадвар, хэлний чадвар, дээрэс нь ингээд нутгаа сурчилж байгаа эднэрийг харахад бол үнэхээр ямар ч гэсэн манай ирээдүйд бол үнэхээр гайхалтай нэгдгээр бахархчихэл. Одоо тэдний хасан дээр байгаа өөрийгөө бодоо үзэхэд л одоо ямар хол цааг байгааг харсан. Тэгээд яг 24 цаг ерөөсөө л тэнд ингээд насан турш том ажилчин шиг л ингээд ядрахгүй мэдээж тухайн өдрийн ажил дуусчаад ахтал дараагийн өдөртөө бэлдээл үүр цайтал суугаал. Тэнгүүлтэй нэг цаг гар унтснаа босч ирэл цайндаа орол нөгөө хүүхдүүдэд тэр чинь адилхан өөртөө жидсэн хүүхдүүдийг бас аваа яваад байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ бүр юм том юм шиг болцсон. Би таагаа тэгээд тэр чинь 10 хоног налайхт бүр гэрээсээ хол байрлаж байгаа бүгд
Яг аюулгүй байдал бүх юм хангаж байгаа ч гэсэн нөгөө талаад чинь аюулын жоох хүүхдүүд ч өөрсдөө хүүхдүүд тэрнийг бүр ингээд маш сайхан зүтгээд гэж байгаа нь бүр ингээд зарим талдаа бүр ингээд өрөвдөд юм чи харахаа. Ингээл үүрийн 4 5 гэл сууж л байгаа хүүхдүүд байж байгаа. За тэгээ сая нэг 10-аад хүүхдийг бас нэг ахаад харын баг болгож наадмын үеэр 10 хоног авч ажиллуулсан. Тэр яг нөгөө нэг төр амарцсан байсан шүү дээ. Улс ингээд тэр чигээр. Тэгэхэд яг нөгөө гадных нэг шууд ингээд аягт холбогдож бүх асуудлыг шийдэжсэн 10 хүүхэд. Тэгэхээр энд дөрөөс ингээд дандаа хүүхдүүд хийсэн юм тийм. Мэдээж эдэн томчууд байсан. Эднэр нь бол зөвхөн хүүхдүүдээ л чиглүүлж ирсэнээс яг тэр нөгөө гүйцэтгэлийг бол дандаа фронтод байлжсэн гартан толгойд орсон дандаа хүүхдүүд. Тэгэхээр одооний хүүхдүүд одоо ялангуяа энэ жинзи шинэ үеийн хүүхдүүд бол бүр үнэхээр гараас нь юм ингээд гарах нь төгс юм байна. Олон нөгөө бид нар ойлголцоод юу хийхийг ойлгуулах нь аюул чухал юм. Тодорхой бай гэдэг тийм. Манай жинзи үеэс ерөөсөө шаарддаг зүйл нь та тодорхой байжвал би бүх зүйлээ тодорхой хийгээд гүйцэтгэнэ гэдэг одоо тийм. Түр тодорхой хэлэхэд л яаж хийхээ өөрсдөө мэдчихэж тийм. Надаас илүү баг надад буцаа заагаад байгаа. За тэгээд нэвтрүүлгийн цаг ерөнхийдөө өндөрлөгт өгч जैन. Тэгээд ямар тач манай Монголын одоо оюуны салбарт манай ирээдүйн хойчоос хүүхдүүдэд маш том гоё юм итгэл боломжийг олгосон энэ том тэмцээн байлаа. Дээрэс нь олон улсад Монголыг одоо сурталчилсан юм том үйл явдлаа. За мөн одоо тэр 1000 гаруй хүмүүс манад ингээд одоо зочлоод гадны хүмүүс те зочлоод бидний үүх төгс соёлыг таниад Монголын одоо оюунаар бахархаад ингээд буцсан юм сайхан үйл явдлууд байлаа. Тэгэд энийг зохион байгуулсан танаа хамт олонд үнэхээр их талархаж байна. Нэвтрүүлгийн төгсгөлд бас би багш ирсэн учраас нөө зөвлөгөө авъя гэж бодоод байна л да. Ямар зөвлөгөө гэхээр за яг математикт авьяастай хөгт гэж байна уу? Авьяасгүй хөгт гэж бас байгаад байна уу? Эсвэл энийг бид нар эцэг эхчүүд бид нар зүгээр тийм хөгжүүлж өгөх ёстой юм уу? Энэ дээр та нэг хэлвэл. Яг математик чинь тэгэл тархиар л ашиглаж байгаа нэг болчихсон шүү дээ тийм. Одоо фитнес жишээ нь ингээд биеийн булчингуудыг хөгжүүлж болдог ш хичээлсээр байгаа тийм. Тууштай л байх хэрэгтэй. Тэрэн шиг математикаар хичээллэл яг тархины булчингуудыг хөгжүүлэх боломж байгаа. Ерөөсөө авьяасгүй авьяастай гэдэг чинь ер нь математикт бол тийм байхгүй. Хин тууштай, хин удаан хичээлж чадсан л амжилт гаргадаг. Тэгээд тэр тууштай хичээллэх явцдаа хүний авьяас нь ялгарч байгаа л хэлбэр байхгүй. Мэдээж фитнес ч гэсэн тэгдэг үстэй. Зарим хүн маш хурдан булчин гойлцдаг. Зарим хүн маш удаан, маш их дэмжлэгээр тий. Гэхдээ эцсийн үр дүн бүгд л хөгжүүлж чаддаг. Тэрнтэй адилхан тархины булчин бүгд л хөгжүүлж чадна л та. Тэгэхээр хүүхдийн математикт авьяастай авьяасгүй гэж ерөөсөө ярих хэрэг байхгүй. Гол нь тэр математикаараа маш сайхан хөгжүүлэх хэрэгтэй. Хүн угаасаа энэ тархийг насан туршдаа л ашиглаж амьдрахаас цааш тэр тархины булчингийн яг хөгжүүлэх цагт нь тулд л хөгжүүлэх хэрэгтэй. Тийм математикаар хөгжүүлнэ гэдэг чинь ганцхан ингээд нэг юм тооны тооцоол хийж сурах гэдэг юм шиг шүү дээ. Тоо бодох, тооцоолох гэдэг чинь зүгээр нэг жижигхэн л юм. Тэрийг хүн ер нь хийхгүй ч байсан болно. Тэр бол одоо ялангуяа технологи хөгжсөн үед нэх тий. Гэтэл математикийг ойлгох гэдэг чинь өөр асар том шинжлэх ухаан байна. Тэгээд хүний тэр нэг логик чадвар, сэтгэлгээ шийдвэр гаргах чадвар, юмд эргэлзэх чадвар. Дандаа энэ чинь математикийн ач тусаар үүсдэг тархины булчингийн хөгжил байхгүй. Тэгэхээр энийг бол хүүхдүүдэд тултал хөгжүүл харин дараа нь заавал математикаар явах албагүй. Би бол ер нь тэгж хэлэх дуртай. Математикаар тултал хичээл тэгээд хаял гэж. Тархиа хөгжүүлсэн байхад болно л гэж шүү дээ. Тэгээд дуртай юм аа. Ер нь агшаа яг олимпиадад амжилт гаргасан хүүхдүүдийн одоо нийтлэг онцлог чанар гэж байдаг уу? За магадгүй. За та энэс дурдвал маш тууштай л гэдэг. Одоо ингээл 100 хүүхдүүд амарч байхад яг олимпиадын хүүхдүүд бодлого бодсон. Чөлөөц гараал хүүхдүүд юу хийдгүү? Математикт гоц амжилт гаргасан хүүхдүүд математик хийж идэг ч гэдэг. Нэг ямар нэгэн гой бодлогын учрыг олохгүй сууждаг ч гэдэг юм уу те. Тэгэхээр цаг үргэлжил илүү их тархиа ажиллуулж байгаа хүүхдүүд л амжилт гаргаж идэг. Тэрнээс тийм бүр тийм гоц юм гэж ер нь байдгүй. Тийм. Заавал гоц хүн л энийг төгс сурна гэд
бүр тэр нэг дэлхийн суутнууд бол өөр шүү дээ. Дундаа ингээд ороод ойлгодгүй болдог хичээлүүд гээл тэнгүүд гэдэг шин. Математик, физик, биологи гэл одоо нэг ингээд хичээлүүд ойлгохоо болж эхэлдэг шүү дээ. Тэгэхээр яг ийм айцтай байгаа ойлгохгүй байгаа хүүхдүүдэд та юу гэж зөвлөх вэ? Яаж тэдгээр хүүхдүүдэд илүү дуртай болгох, сонирхлыг нь илүү өдөөж өгөх ч юм уу тий. Ер нь бол яг энэ одоо ярилцлага сонсож байгаа өсвөр насны хүүхдүүд эцэг гэхэд зөвлөвөл. Ер нь яг бага ангид сайн байжснаа дунд ангид муу болчлоо гэдэг маш олон юм л байдаг л та тий. Тэр чинь яг хөр бага ангид бол хөвчлэн зүг арифметик буюу яг л нөгөө тоглоод одоо суур юмнууд тий суур юм аа л жоохон зэгцэлж авч байгаа шүү дээ. Тэгээ яг дунд ангид орж ирэл яг жинхэнэ математиктэй танилцаад эхэлж байгаа байхгүй. Эхлээд танилцсад жоохон тийм царай муутай. Тийм жоохон хүнд юм шиг. Гэхдээ яг танилцаад найзлал бол одоо маш гоё. Их одоо айгу түшигтэй байхгүй. Тэгэхээр тэр нэг жижигхэн процесс дээр л ээж аауд нь ч гэсэн дэмжиж ингээд явуулчих хэрэгтэй зүтгүүлээд. Тэгвэл ард нь гарцсан тохиолдолд одоо бусад бүх хичээл ч гэсэн ойлгоход амар болж эхэлнэ. Математикийн учир шалтгааныг ойлгоцсон хүнд бол бусад шинжлэх ухааныг ойлгох айгу төхөмтэй байдаг. Бусад хэл нийгмийг ч гэсэн ойлгохтой. Бичих авьяас хөгждөг, ярих авьяас хөгждөг. Тэгэхээр яг тэр мөн утгаар нь яг математикийг давхад нь л жоохон туслаад өгч хэрэгтэй. Тэрнээс манай хүүхдийн матери явахгүй ч гэж ерөөсө болохгүй. Тэгэхээр ер нь урлагийн болох ч гэсэн ч гэсэн заавал математикийн хажууд байлгаж ивэл хэрэгтэй л байдаг гэсэн. Тэгээд мэдээж одоо тэмцээнд оролцож байгаа хүүхдүүд юм чинь тийм ээ. Хүүхдүүд ингэж хараад бас нэг за ирээдүйдээ за энэ ийм ингэж нэг тийм нэг таамаглал байгаа шүү дээ. Ямар хүн болох вэ? Тэгэхээр та одоо энэ тэмцээнд оролцсон хүүхдүүдээс за Монгол хүүхдүүдээс тийм ээ. Нэг 10 жилийн дараа энэ хүүхдүүд ямар мэрэгчлэтнүүд ямар хүмүүст болох болоо гэж нэг тийм таамаг байна. Байлгүй бахан. Ер нь бол зүгээр сая ирсэн энэ 32 орны ирээдүй жоохон шилдэг математикч хүүхдүүд дотроос тухайн улсын ирээдүйн ерөнхийлөгч нь ядаж нэг төрнө. Дээрс нь Монгол улсын шгшээ багийн хүүхдүүд энэ амжилт гаргасан хүүхдүүд ирээдүйд дэлхийг Монгол руу авчрах хүмүүс эндээс төрнө. Энэ бол тодорхой. Бүр кейсээр батлагдсан баримтууд ч маш их байдаг. Тэгэхээр энэ хүүхдүүд дотроос л өнөөдөр ирээдүйн тийм дэлхийг Монгол руу татах хүмүүс байгаа. Тэгэхээр хүүхдээ багаас нь нэг чаленж үзүүлж уралдаан тэмцээнд орохоос нь битгий цааргалуулж байгаарай. Аль болох багаас нь ингээд маш сайн ингээд бэрхшээл саадыг тулгаж үүсгүүл давуулж байгаарай. Тэгээ тэрийг давах боломжийг хөгжүүлэх нээж аав нь сайн тусалж өгч байгаарай л гэж. За маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн манайх нар өглөө хөтөлбөрийн хүндэтгэл зочноор MIMC буюу одоо олон улсын олимпиад зохион байгуулах хорооны дарга математикийн багш Идэр Жавхлан одоо хүрэлцэн ирж маш сонирхолтой яриаг бид бүхэнд одоо хүргэлээ. Тэгээд олон улсын хэмжээний энэ том математикийн олимпиадыг эх орондоо зохион байгуулна гэдэг нь өөрөө маш том бас зориг байна л да. Тэгээд танд болон сугар багшид бас үнэхээр баяр хүргэе. Минь дамжуулаарай. Энэ одоо олимпиадын ард ажилласан бүхий л хүмүүстэй бас халуун талархал төвшүүлээ. Миний жаахан нэг харамссан зүйл юу вэ гэхээр би энэ олимпиадыг болохын өмнө юусоо мэдэж чадаагүй. Одоо уул нь би зүгээр нэг сошиал хэрэглэдэг одоо нэг иргэн баадar тэгсээр би мэдэж чадаагүй. Түгэл жаахан бага байсан юм уу та гэж би бодсон. Тэгээд болсныхан дараа хүүхдүүд маань медаль авлаа гэдэг мэдээллийг би ингээ хэвлэлээс авсан байхгүй. Тэгэхээр Спутник радио бол та бүгдийн цар цартаа хийх бүхий л одоо томоохон үйл ажиллагаанд дандаа хамт байх болно, хөвлөлийн бас ингээд хөтөлөгч байхдаа татаа байх болно шүү. Тэгээд олон хөвлөлүүд маань бас гоё юм. Эерэг мэдээллийг сайн түгээдэг байгаасаа гэж бас гоё уриалмаар байна. Тэгээд одоо танд болон хамт олонд нь за тэдгээр авьяаслаг одоо оюунлаг шавнартанд бас аз жаргал хамгийн сайн сайхан мөнгө хүсье. За баярлалаа. Та бүхэнд бас ажлын амжилт хүсье. Баярлалаа.